Сайн байцгаана уу? Хорт хамтлагийн дуулсан нэг ангийнхан дууны гитарын хичээлийг үзүүлье. Энэ дуунд 6 аккорд ашиглаж байгаа. За эхнийх нь ми минор, ля минор, ре мажор, тэгээ соль мажор, си сефт, сүүлийнх нь до мажор. За эхний ашиглаж болох цохилтоо харцгаая. Дуу маань 4-3 хэмжээтэй учраас 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 энэ цохилтыг ашиглана. Пи буюу тухайн аккордынхаа бааз утсыг татаад тэгээд доошоо 2 удаа. За 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 ингэж тоолсон ч болно. За энэ 6 тоолох цохилтоо нэг аккорд дээр 2 удаа хийн. Эхнээс нь харцгаая. Ми минор дээр 1 2 удаа хийлээ. Дараа нь ля минор дээр 5 дугаар утаснаас татна 1 2. За нийлээд ингээд 4 удаа хийх нь байна. За 2 дахь мөрөнд 3 аккорд байна. Тэгэхээр эхний ре мажор дээр 2 удаа. Сүүлийн 2 аккорд дээр 1 удаа, соль мажор дээр си сефт рүү шилжлээ 1 удаа. За ийм маягтай явчихна. За дуучтайгаа адилхан өнгөөр дуулахыг хүсвэл капого 2 дугаар ладан дээр авчаарай. Эхний бадгийг эхний цохилтоороо жишээ олгоод дуулаад үзье. Африм бүлэм бороод аттай цог нурсан сэж бүдгэрсэн ширэний арцсэн бүхэн түүхгүйж чиний тухай бодож харин дуу болж игшилнэ штуцсан хавар соргойлын хаалхыг хаач оян болсон дуугаа орон дахилт нь муу адилхан нэг мөрөнд 4 цохилт хийж явна. Он цагийг хамтуулсан ангийн өгтөө орон цаг хамт илээсэн ангийн хөгөө нар өгтөж гүйсэн үеийнгийн найзууд минь насан туршдаа яваад дунд нь нэг юм гүүр хэсэг байгаа. Соль мажороос явж байгаа. Цохилтоо жоохон баяжуулаад үзье. Доошо, дээшээ, дээшээ, доошо, доошо, дээшээ, доошо, дээшээ. За тоонд үзүүлэх юм бол 1 2 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 3 дахь бадгаа энэ цохилтоороо доолаад үзье.
ийм болох нь байна. Та бүхэндээ амжилт хүсье. Ойлгохгүй зүйл ах юм бол сэтгэл хэсэгт бичээд асуугаарай. Subscribe гэсэн товчон дээр дарж бидний ажлыг дэмжих юм мартаа. Баярлалаа. Баяртай.